Хүний бие махбод оюун санаанд хурдтай өөрчлөлт орж, өөрийгөө ухамсарлан ойлгох, ирээдүйд чухал сонголт хийх сорилтоор дүүрэн нас бол өсвөр нас юм. Тиймдээ ч судлаачид энэ насыг нийгмийн болон сэтгэл хөдлөлийн чадамжуудаа хөгжүүлэн бие хүн болж төлөвшөх чухал үе гэж онцолдог. Өөрөөр хэлбэл хүүхэд өөр тулгарсан хямрал өөрчлөлтүүдийг хэрхэн даван туулж байгаагаараа өөрийн бие хүнээ бүрдүүлж байдаг. Өсвөр насныхны хувьд өөртөө болон бусдад зөв харьцах, сэтгэл хөдлөлөө удирдах, тулгамдж буй асуудлуудаа зөв танин мэдэж даван туулахад суралцах, өөр тохирох мэргэжлээ сонгох, сэтгцийн эрүүл мэндэд зөв анхаарч сурах шаардлагатай тулгардаг бөгөөд зөв мэдлэг боловсрал дутмаг нөхцөлд эдгээр нь ихээхэн хямралуудыг дагуулдаг. Тэдгээр хямралуудаа давахад энэ насныханд сэтгэл зүйн суур боловсрал зайлшгүй хэрэгтэй байгаа ч Монгол улсын хувьд энэ нь учир дутагдaltaй байгааг тус чиглэлийн судалгаанууд харуулсаар байна. 2022 онд хийгдсэн Монгол Улсын ерөнхий боловсролын 13 сургуулийн 3500 орчим хүүхэд багш эцэг эхийг хамарсан сэтгэлийн хөдөлгөөний доктор чанарын танил судалгаагаар судалгаанд оролцсон сурагчдын неврозын үзүүлэлт 42.5% буюу маш өндөр, 38% хорц туршил дүртэмтгий, 36% тодорхой шалтгаангүй түгшүүр айдас төрдөг, 50.1% ямар нэгэн зүйлд байнга санаа зовдөг, 76.9% аливаа зүйлд итгэх сонирхолгүй байдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд 10-аас 19 насны 7 хүүхэд тутмын нэгэнд сэтгцийн эмгэгтэй байна гэж тогтоожээ. Судалгаагаар нийт хүн амд тохиолдож буй сэтгцийн эмгэгүүдийн тал хувь нь 14 наснаас эхэлж байгааг дурдсан бөгөөд тэдгээр сэтгцийн эмгэгүүд дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан төрхийн эмгэгүүд тэргүүлж байна. Эдгээр баримтаас харахад сэтгэл зүйн боловсролын дутмаг байдал нь өнөөгийн нийгэм тулгарч буй томоохон асуудал болжээ. Аливаа асуудлыг зөвөр шийдвэрлэх үндэстэн тухайн зэдвийн талаарх зөв мэдлэгийг түгээхээс эхэлдэг. Тиймээс сэтгэл зүйн боловсролд анхаарч сэтгэл готрол, сэтгэл түгшил, зан төрхийн эмгэгүүдээс сэргийлэхийн тулд нийгэм сэтгэл зүйн боловсролыг түгээхэд онцгой анхаарах цаг иржээ. Өндөр хөгжилтэй орнуудад засгийн газрын бодлогоор олон нийтийн сэтгэл зүйн боловсролд анхаарал хандуулж боловсролын систем зайлшгүй үзэх сэдвүүдийг тусгадаг жишг байдаг. Ингэхдээ шат шатны насны онцлогтон тохирсон сэтгэл зүйн суурь мэдлэгүүдийг албан журмаар түгээдэг байна. Монгол улсын хувьд хүүхдэд багаас нь сэтгэл зүйн боловсролыг зөвөр олгож, сэтгэл зүйчдийн ур чадвар түгээмжтэй байдалд анхааран, иргэдэд энэ чиглэлийн суурь мэдлэгийг дэлгэрүүлэх, өргөн талаастай нөлөөллийн ажил өрнүүлэх нь аливаа сэтгцийн эмгэгүүдээс сэргийлэх, нийтийн амьдралын чанарыг сайжруулах, цаашлаад улс орныг хөгжүүлэхэд нэн чухал алхам болоод байна.